эрчим хүчний салбар бол маш хүнд байдалд байна шүү дээ. Та бүхэн дөнгөж одоо сая сонссон байх л да тий. Дэс 3 дээр одоо гал төмөр гараад одоо эрчим хүчнийхаа салбарын төлөө нэг эгэл жирийн инженер хүн Эрдэнэ таймаа өргөлөө шүү дээ. Энэ үл үнэхээр харамсалтай. Үнэхээр хайлээд баршгүй юм одоо гал цохрол бол учирсан. За дээрэс нь энэ одоо гал төмрийн үеэр 2015 онд хөгжлийн банкны 35 сая долларын зээлээр ашиглалтанд орсон 50 мегаваттын шинэ их үүсвэр. За дээрэс нь энэ дээр нэмээд 25 мегаваттын 2 их үүсвэр гээд нийтдээ 100 мегаваттын их үүсвэрийг бид нар өнөөдөр салхинд хийсгэсэн. Асар хэмжээний хохирол буюу 200 тэрбум төгрөгийн хохирлыг улс орон амсчаад ингэ сууж байгаа байхгүй. Тэгээ алтан аймаа өргөдчээд асар хэмжээний хохирлыг улс орон амсчаад ингэ сууж байгаа энэ мөчид одоо арьсаа хамгаалах гэдэг ингээд чийж буруутай, бийж буруутай гэдэг ингээд аман ангалзаад нүдэн бүтэлцээ зогсож байгаа харахаар үнэхээр гутамшигтай санагдаж байна. Өнөөдөр энэ одоо эмэг замбраагүй улс төрчилд, эмэг замбраагүй томилгооны үр дүнд эрчим хүчний салбар л үнэхээр илгээрээ хөвтөж байна. Өнөөдөр энэ салбарт ажилладаг инженер техникийн ажилтнууд олдгой болсон. Өнөөдөр энэ салбарын одоо илэгдэж муудсан тоногт хөрөмж нь за хүн байдгүй л одоо яолж орилоод хашгирах тийм хэмжээнд хүрчээд байна. Тэгээ эрчим хүчний салбар яагаад одоо соёлын салбараас бага төсөвтэй байдгийг одоо эгэл жирийн инженер хүний хувьд л үнэхээр ойлгодгүй. Үнэхээр одоо соёл хэрэгтэй байна уу, сохисон ч гэсэн нэг гэрэл хэрэгтэй байна уу гэдгийг сангийн амныхан өнөөдөр сайтар тунгааж бодоосэй гэдгийг бол хэлсмээр байгаа. Тэгээ би та бүхэн мэдж байгаа би одоо энэ намраас хойш чуулган дээр үнэхээр энэ одоо салхаанаас үүдэлтэй гал төмөрт алтан ам өргөдөөд байна, ард түмэн хохироод байна. Энэ аюулгүй ажиллагааныхаа стандартад ач холбогдол өгөөч гэгээд чуулганы эндрээс чадлынхаа хэрээр л одоо чарлсан. Чагнаас сонсох нэг ширхэг цайд олдоогүй. Өнөөдөр байгаа байдал нь энэ. Бүхэл бүтэн 100 мегаваттын их үүсвэр, бүхэл бүтэн нэг хүний амийг галд өргөчөө сууж юм бид бүхэн. Тэгэл одоо тэр Эрчис Монгол компаниг бүхэн адилхан Эрчис Монгол компанид энэ олон эрчим хүчний компаниудыг нэгтгэх чинь буруу, төвлөрүүлэх чинь буруу, хариуцлагыг сулруулна гэж эрчим хүч даяараар хийсэн, ярьсан, шаардсан. Өнөөдөр харал та. Өнөөдөр Эрчис Монгол буруутай, эрчим хүчний яам буруутай гэж зогсож байна. Би энэ руугаа чихээд. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ байдалд өнөөдөр юу хүрч вэ? Энэ одоо эмэг замбраагүй улс төрчлөлтөд зогсоох хэрэгтэй байна. Энэ эмэг замбраагүй томилгоогоо зогсоох хэрэгтэй байна. Хүний үгийг сонсох хэрэгтэй байна. Салбарын мэрэгжлийн салбарын дуу хоолойг сонсох хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтыг энэ салбар руу хийх хэрэгтэй байгаа. Ингэж л хэлмээр байна л да. Үнэхээр харамсалтай. Хэлэх өгч олдохгүй байна. Салбарынхаа төлөө гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэр одоо алтан амиа алдсан тэр гэр бүлийн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Ийм ч учраас салбарт маань нэг сэтгэлтэй, зүтгэлтэй, тийм сайд томилогдоосаа гэдгийг салбарынхан нүдэ бүлтээлгээ харж байгаа. Би ч гэсэн сэнс сэтгэлээс сайн одоо сайдтай болоосаа гэж хүсэж байна. Тэгэхээр тэз 3 тусан асуудал одоо эрх хөвлийн хувьд одоо удахгүй мэдээж өвөл болно. Тэр үед л одоо Улаанбаатарчуудын өмнө бас том эрсдэл хүлээж гэнэ гэж. Тийм шүү дээ. Бүхэл бүтэн 100 мегаватт та бүхэн боддоо. 100 мегаватт өнөөдөр ТЭЦ 3-ийн чинь чадал нэг 170 мегаватт орчим байгалах. Тэгээд бараг л ТЭЦ 3 байхгүй болж байна. Тэгэхээр энэ тохиолдолд ТЭЦ 3 дээрээс нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн ихэнхийг хангадаг ийм их усвар байхгүй юу. Тэгэхээр эрх хөвлөл дулаан хангамжийн Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал хүндэрнэ, цахилгаан хангамжийн асуудал хүндэрнэ. Дээрээс нь энэ 100 мегаваттын их усварыг за тэр 200 тэрбумыг олоод их усварыг дахиж ашиглалтанд оруулна гэд дор хаяж 2-оос 3 жил. Маш олон жил хөөцөлж бид нар тэр 50 мегаваттын их усварыг 2015 онд ашиглалтанд оруулж исэн байхгүй юу. Тэгээ өнөөдөр хардаа ийм том хэмжээний хохирол амсчихсан. Тэгээ хин нэгэн рүү буруугаа чихээд арьсаа хамгаалах гээд ингээд яриа сууж байгаад бол үнэхээр харамсаж байна, гутж байна. Улаанбаатарчуудын хувьд одоо эрх хөвөл дулаан болон цахилгаанд одоо тэгэхээр доголдол үүсэх магадлал бол олон ихсэж байна. Уусаа доголдол үүснэ. Энд чи одоо бүр тодорхой, үүсгэн тодорхой. Бүхэл бүтэн арай ч нэг зөвөөрөлжүүдийн 150 мегаватт ашиглалтанд орсон шүү дээ. Одоо тэгээд 100 мегаватт дахиад байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр доголдол үүснэ. Яаж хийх боломжтой яг яах ёстой юм бэ? Гаргалгааны юу юм бэ? Харин тий, гаргалгаан л одоо дор хаяж ядаж энэ бүр хөл толгойгүй ус төрчлөлтөй болмоор байна. Энэ одоо бүр эмх замбраагүй энэ томилгоогоо болмоор байна. За тэгээд эрчим хүчний салбар та бүхэн мэдээж соёлын салбараасаа бага төсөвтэй. Тэгэхээр би арга хүмүүс хэлээд байна шүү дээ. Өнөөдөр соёл чухал юм уу? Сохиосон ч гэсэн нэг жоохон гэрэлтэй байх нь чухал юм уу? Тэгээд энэ ч сангийн яам шийддэг. Тийм учраас сангийн яам энэ дээр анхаарал хандуулаач.
тэр одоо төсөв төлгөөгөө төлөвлөхдөө үнэхээр аль нь одоо хамгийн чухал юм бэ гэдгийг анхаараач л гэж ингэж л хэлмээр байгаа. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс